нийгмийн бодлого хэлцийн дарга иргэнж байгаа. За хуулийн хэлцийн дарга аваад байгаа. За нийс За сайн мэцхан та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр нийслэлийн ерөнхий боловсролын тусгай 29-р сургууль дээр гарсан нөхцөл байдал зөрчилтэй холбоотойгоор мэдээллийг нийслэлийн засаг даргын тамгын газраас бид хийх гэж байна. Тэгэхээр өчигдөр буюу 4-р сарын 26-ны өдөр бид боловсрол соёл шинжилгээ ухааны спортын яамнаас албан ёсоор тус яам дээр тус яамны сайдын А-дроо 101-р тушаалын дагуу гарсан ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээж авлаа. За энэ ажлын хэсгийн дүгнэлттэй бид танилцаад бид өнөөдөр бол тус 29-р сургуулийн захирлыг ажлын хариуцлага алдсны улмаас ажлаас нь чөлөөлөх, за мөн тус сургуулийн захирлаар төр хавсран гүйцэтгэгчийг томилох, за энэ ажилтай холбоотойгоор цаашид гарсан алдаа дутагдал зөрчлийг арилгах үүднээс нийслэлийн засаг даргын тамгын газар дээр нийслэлийн засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулах тухай байгуулсан захирамж гарсныг олон нийтэд албан ёсоор мэдэгдэж байна. Тэгэхээр нийслэлийн хэмжээнд нийт тусгай 6 сургууль үйл ажиллагаа явуулдаг. За өнөөдрийн гарсан зөрчил бол 29-р сургууль дээр гарсан зөрчил олон нийтэд мэдээлэгдсэн зөрчил байгаа. За үүний цаана бусад тусгай сургуулиуд дээр бас зөрчил байхыг бид үгүйсэхгүй учраас энэ ажлын хэсгийг нийт тусгай 6 сургуулийн хүрээнд ажлын хэсгийг ажиллуулахаар захирамж гаргалаа. За ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг бид аль болохоор асуудлыг үнэн бодит байдлаар тодорхойлох, за цаашид авах арга хэмжээ, за цаашид гарах үр дүн маань тодорхой хэмжигдэх, за үр дүнд хүрэх улмаас бид нэр өнөөдөр ажлын хэсэгт нийслэлийн засаг даргын тамгын газрын төлөөллүүд, за мөн хөндлөнгийн байгууллагууд болох хүүхдийн эрхийг хамгаалах, хүний эрхийг хамгаалах, олон улсын болон үндэсний хэмжээний төрийн байгууллага, төрийн бүс байгууллагуудын төлөөллийг оролцуулж энэ 29-р тусгай дунд сургуультай холбоотой асуудлууд бол бас бид нэр хооронд нь ялгаж зааглах шаардлагатай гэж үзэж байгаа. Яг тэгэхээр цагдаагийн байгууллагын шалгах ёстой бас зөрчлийн ангилал байна. Мөн бидний энэ боловсролын сайдын ирүүлсэн дүгнэлттэй холбоотой ангиллууд энэ Бат сайхан гэдэг захирал нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлээгүй. За ажил хугацаанд хөдөлмөрийн гэрээгээр заасан хөдөлмөрийн захирлагын зөрчил гаргасан гэдэг нь бол ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон учраас энэ хүнийг бол 4 сарын 26-ны өдрөд өнөөдрөөр тасалбар өөрөлт ажиллаас нь чөлөөлж байна. Яг тэр бэлгийн дарамтч гэдэг юм уу бусад эрүүгийн шинжтэй энэ асуудлыг бол цагдаагийн байгууллага өөрсдөө бие даашаагаад энэ талаараа дүгнэлтээ гаргах хэрэгтэй. Нийслэлийн боловсролын газар төлөвлөгөө болон төлөвлөгөө тус хянаж шинжилгээний ажлуудыг бол явуулдаг байгаа. Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулиудад энэ дагуу явагдсан шалгалтад өмнө нь зөрчил илэрсэн байгаа. Энэ асуудал үүсгэхээс өмнө төрний камержуулах асуудал гэдэг бол нийслэлийн хэмжээнд ерөнхийдөө цэцэрлэгүүд маань бол баг 90% камержсан байгаа. Сургуулиуд маань бол бас дотоод нөөц болцоонд тулгуурлан камержуулаад явж байгаа. Бид бас энэ камерыг хэрвээ ямарваа нэгэн зөрчил үүссэн гэсэн тохиолдолд бас хууль тогтоох байгууллагаас нь бол энийг хэргийн баримт, эд мөрийн баримт болгож авч шалгаж үздэг байгаа.